Монгол улсыг бүрдүүлж үндэстэн угсаатны дийлэнх төлөөлөлтөд уулзаж оюун санааны хувьд гээж болох үнэт зүйлс, Монгол хүнийхээ хувьд санал сэрж явах эрхэмлэлүүд, тухайн үндэстэн угсаатны хувьд хадгалан үргэлжлүүлэх өв соёл, харин улс Монголын хувьд нэгдэн нээж, итгэн үнэмших үн зүйлсийн тухай ярилцаж, ахуй амьдралдаа шингэн тээж яваа үнэт нандин эрхэм чухал зүйлсийг нь тодруулан харахыг хичээлээ. Улмаар энэ бүхнээс мартсныг сануулж, гээшнээ буцаан олж авах сэтэл санаа төрүүлэх. Орчин цагийн монголчуудын ахуйн болон оюуны соёлын чиг баримжаа, хэм хэмжээг баримтжуулан үлдээх, оюун дүн зүйлсийн өв сан бүрдүүлэхэд хөв нэмрээ оруулах зэрэг зорилгоор монголчуудын оюун санааны үнэт зүйлсийн хүрээнд уншдаг, үздэг, сонсдог, бүтээл хийх санаачлагыг гарган ажиллаж байгаа билээ. Нийгмийн оюун санаа судлалын төвийн судлаачид, уран бүтээлчдтэй хамтран Монгол үндэстэн угсаатны оюун санааны үнэт зүйлс цувралын эхлэл, Монгол хүн номоо гардан авсан сайхан мэдээгээ төрийн тахилгад отхон тэнгэр харахны тэнгэрийг тайх ёслолын үеэр олон түмэнтэйгээ хуваалцсан бол өдгөө бид Монголын хоймор хэмнэх агуулга үзэл баримтлалын хүрээнд бүтээгдсэн үздэг бүтээл, баримтат контенттэй үндэсний их баяр наадмын оюун төлөг болгон нийт монголчууд та бүхэндээ өргөн барьж байна. Оюуны гээсэн үндэстэн оршихуйгаа гээхэд хүрдэг гэж нэгэн судлаач бичсэн байдаг үлээ. Өөрийн оюун санааны нэгдмэл үнэт зүйлсээ мэддэг, бүтээн зөвшөөрдөг, хүндэтгдэг, хадгалан хамгаалдаг, сайжруулан үргэлжлүүлдэг, оюунтай улс үндэстэн байхын төлөх төгсгөлгүй эхлэл болсон урт холын аялалд эрхэм монгол хүн таныг өрн залъя. Монгол хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ? Өв соёл гэж яг юуг ойлгох вэ? Монголчуудын нэгдэн нийлэх оюун санааны итгэл үнэмшил юу вэ? Таны эрхэмлэл юу? Мартаж гээж үл болох оюун санааны үнэт зүйл тань юу вэ? Бидэнд хариултыг олох асуулт олон байгаа учраас оюун санааны эрэлд гарлаа. Бид танай гадаа давхаад очиж ч мэднэ. Бид танай хаалгыг тогшч ч магад. Эхний аяллаар очисон аймаг сум айл өрх бүрийн эзэд малчд иргэд хинч байсан асуултын ман сонсоод ёс юм шиг хоймор өдөн харж бодол болсон. Бид ч бас тэднийг дагаж хоймрыг ажиглаж, хоймроос нь оюун санаа ирж хайна. Гаднаас нь харвал айл бүрийн хоймор адил төстэй. Айлчин гичнээ урих орон зай, амар мэндэ мэдэлцэх, аяхтай цагаан барих, ааруул идээгэн дэлгэх сэтгэл. Аавынхаа үе дамжсан хөөргийг барих, адуу малынхаа сүр сүлтийг хадгалсан буйнаан дэлгэх. Өвөгдөөс өвлсөн бурханаа тайлбарлах. Өөрийн хөдөлмөрөөр авсан мөнгөн аяг голдуу эд зүйлсээ гаргах, төрдөө үнэлүүлсэн гавьяа шагналан үзүүлэх. Тэгээд эсэст нь буурлын буян малынхаа шимээр сайхан амьдарч байна гэж ав адилхан үгээр хариулах жив жирийн монголчууд. Харин дотор ертөнцийн нуудлал бол гэрийн хоймор нь амьдралынх нь хоймор байх ажээ. Би ч хэдэн малан хариулахаас өөр боловсралгүй хүндээ хэмээн өөрийгөө баахан голж асуусан бүхэнд энгийн даруухнаар чин үннээр хариулах хүн бүрийн сэтгэлийн хоймор адилгүйч хоймрон хүндэтгэх соёл нь ив хижилхэн байсан. Цаашлаад гэрийн хоймор, ураг удамын хоймор, нутгийн хоймор, эх орны хоймор, дэлхийн хоймор гээд агуулга санаа нь дэлгэрэх тусам үүнийг дагаад ухаан тэлж саруулсах шиг боллоо. Эндээс бид нүүдэлчин малчин монголчуудын оюун санааны хоймор одон мичид шиг адил төстэй хэрнээ тус тусдаа гэрэлтдэг гэдгийг олж харсан. Өөр өөрийнхөө гэрэлтэх одод нэгдэн нийлж өнгөт орчлон бүрдүүлдэг шиг Монголын бүх үндэстэн угсаатнууд бүх айл өрхүүдийн хойморт залрах итгэл хүндэтгэлийн өнгө гэрэл сэтгэл ухааны хил хязгаараас
Монголын амьдрал бүтэж бүтэн дүүрэн болж байдгийг олж мэдсэн. Тиймээс бид 12 аймаг, 21 сумын 15 үндэстэн ясны төлөөлөлтөд уулзсан оюун санааны үнэт зүйлсийн эрэл хайгуулаасаа хоймор хэмээх гайхан соёлын олз олсноо өмнө тань дэлгий. Үүнээс цааш тайлбар үгүй баримт учир үзэгч та оюун дан хүлхэн болгоно. Монголын хоймор. Өвөрхөнгө аймгийн Хужирт сум халах үндэстний төлөөлөл. Бич тайлын хамгийн бага нь. Тэгэхээр ингээд манай аавын хаа гэрийг энэ баруун талдаа барьсан байгаа. Энэ манай аавын гал голомт. Аавын хөвлөдөөс юмнуудыг би өөрөө яг 80 шүтээ шиг ингээд хадгалж явдیں۔ Нутгарын сайхан байгаа дээ. Наадмаас хойшрын сайхан бороо ороод жилэрэн сайхан байна шүү дээ. Тэр нэг ч жоохон гандуум ихтэй байсан. Наадмаас хойш бороо ороод сайхан сэргэлээ харна. За, морьсоо уйсан байна. Та сайхан цэсэж байна. Сайн цэсэж. Одоо морь авчир чамаар да уйлахаас. Дэлгэрдлээх бол манай нагцах өвөө аавын одоо хэд сургаж байсан үг бол ер нь ажилч хөдөлмөрч үнэнч шудраг зантай авах хэрэгтэй. Ер хүн бол ер нь ижил сургаж байсан ер нь. Монгол өвөг дээцийнхээ энэ ёс уламжлал юмыг л бүх юмыг л ерөөс ингээд тээж сайхан хадгалж явах юмсан л гэж бодож байна. Хүн ёсчудагтай горимтай ерөөсөө нэгэндээ атааж итээгүй баг залуу хүмүүстэй бас нэг сургамжтай бас араа ахмад хүмүүсээс бас нэг юм асуугаад мэддэг нутаг усантайгаа эвтэй найртай сайхан өндөрөөр айл гэж захиж зөвлөжүүлээ бид нар ч та. Давижийн сургаал юугаар л ингээд сайхан амьдарч байна дөө. Манай ээж бол их сайхан яриа хөөрөөтэй нээсэн цалигсан нэг зангаараа ямар ч юмд нэг үнэнч жис ээжийн сайн сайхан чанарыг ямар ч байсан өвүүлж авсан л гэж бодож байна. Манай аавс маш тийм монгол бичгээр их гоё бичдэг хүн байсан. Тэгээ тэр монгол бичгээр энэ тэр бурхны сургаал таринуудыг одоо ингээд хүүхдүүдийн тоогоор бичээд хүүхдүүдийн тоогоор баримтаглаад бид нарт өгчээсэн. Аавынхаа тэр баримтагтай намыг бол бурхан дээрээ заалж ер нь болоо шүтэж авдаг. Уртын дуу дуулах ёстой сайхан. Ер нь нэгэд баярлж байсан ч гонж байсан ч ер нь хүн сайхан уртын дуугаан дуулаад явж явах чинь сэтгэл уужаар баг ингээд дэлхийч сайхан юм шиг санагддаг тийм үе байдаг байхгүй. Хонгороо салхинд манай Баянхөнгөр аймгийн Галууд сум халах үндэстний төлөөлөл. Бүх манай хүүхд ер нь голцоо ер нь адуунд их сонирхолтой, адуунд өөрөө авиастай, сумын алдарт уяас болсон, шилдэг адуучин аврах болсон. Хүүгээ хүнд их тустай сайн хүн болоорой л гэж ер нь захиж явд юм да. Охин орсон гарсан дундтай цайтай хүмүүстэй зөв харьцаатай хийлдэг байгаасай л гэж зэгдэг. Хань жил 4 хүүхдүүдтэй төшиг толгууртай, дөлгөө
Хатдаг бас захтуу хамаатан садан дагаа ер нь лифтээ найртай л явахыг гэж хэлдэг те. Хөр адуу, хонь, ямаа ийм 4 төрлийн мал өсөж байгаа. Мал мадлах ер нь сайхан. Хавар цаг бол мал төлөлөхэд бол ер нь их сайхан. Адуудаар дамаа гүү унгалцсан байхад адуун дараа яваадчих дамаа 90 унаг гарсан бол бас хурдан байна өө. Ер нь ямар шүү. Унаг гарч юу. Унгаа их шинжин. Мал дагуул ам тусна гэж манай аав минь байнга ярьдаг байсан. Тэр үгийг л их санаж явдیں۔ Да би. За Баянгор аймгийн хамгийн олон адуутай сум бол манай Баянгор аймгийн улсын дөрөвний халуутсан байна. Одоо 3 төмөж адуутай болж байна. Өнөөдөр одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор дэлхийн адууны одоо баярын өдрийг Монгол Улсын төгсөлийн тусгаар тогтнолын түүхэн өдөр болох 7 сарын 11-нд тэмдэглэдэг хуультай боллоо. Дэлхийд даяараа. Сүүлийн үед одоо залуучууд, охтууд, эмэгтэйчүүд энэ орон нутагт сайхан доктор суурьшилтай ажил амьдрах нь залуучууд нэлээ үлдэж байгаа ганц авч үлдэж байгаа өв соёл бол энэ адууны соёл байгаа. Тэгээ одоо аймагт одоо сааттай уралдаан ч гэдэг юм уу, морьтой туг мөгшүүлчих ч гэдэг юм уу, уралдаан тэмцээн болоод эхлэхэд манаас өмнө хөгтүүд мандал төргүүлж явж байгаа жишээ нь. Энэ мэтийг хараад бол баярлж бахархаж явдаг хүн байна. Тэгээд орон нутгаа бас хайрладаг, хамгаалдаг, өмнөх юмаа сонсдог, мэддэг, ойлгодог, түүнийгээ өөрөө болон бусдад үлгэрж харуулдаг. За тэгээд дараагийнхаа үед сургадаг, заадаг энэ уламжлалыг л орон нутагт аль болохоор авч үлдээсэй гэж боддог юм аа. Одоо энэ Монгол гэрт энэ Монгол айлтал тэр Монголын соёл яг тэр чигээр хадгалагдж байна. Энийг л одоо дэлгэрүүлж өглөж авч үлдэх нь бол туйлын чухал юм аа. Гойволтой аймгийн Жаргалан сум халах Урянхай угсаатны төлөөлөл. Манай малчин аймгийн авир өөрөө бас олонтой найзтай хүн байсан. Тэгээд тэрийн аав шиг ингэж сайхан амьтантай хэрэлдэхгүй янз бүр болгүй яваарай. Тэгэж гол загчээсэн танаад. Удам судраа сайхан хөтлөмөр хийгээд малан сайхан мантлаад олонтойгоо нийцтэй нөхөртэй ингэж яваарай гэж. Зэ хүүхдүүдтэй захитай. За энэ малчил ард иргэдчлийн Монголын эзэн байгаа юм да бид нар. Иргэний ёсчуудаг гэж мэд бас нэг тийм юмны өмнө ороод дуграад байдгүй юмыг бас тунгааж үздэг сэтгэлийн хат тэр ажилсаг чанар тэр талаараа ачтай нартаа бас үлгэр жишээ болох гэж бас хичээж ингэж юу яаж байна да. За энэ өвөг дээдсийнхаа ёс заншил энэ сайхан өв соёлыг өргөжлүүлэн залгамжилж өр хүүхдтэй зааж өгье гэж малчин болж өвөө амийнхаа дэргэд өссөн. Өвөө аавынхаа олон төмөнтэйгээ нийтж тусрах уу хөдөлмөрч ажилсаг энэ зан чанарыг өвлөж үлдээ гэж боддог та. Гойволтой аймгийн Жаргалан сумын өрөн багийн ахан дүүс одоо цуглан ирсэн байна. Зээ нутгилсан нутгийг хийх юм бол хамбог дуултай хасаг жаргалан имжээртэй 7 тогооны ярагтай 7 доо хөндийн хоолойтой зэгс тулс нууртай зэрэглээ хоёр аргантай баруун зүүн хаяатай багширсан малын сөрөгтэй Монголын хилстэй мод тоолон ихтэй ирээн дөрөн ажиг нууртай ийм сайхан нутгийнхаа ижээ бол одоо ижилсэн өр хөөхтүүд нутгийн олон түмэн хүрэлцэн ирсэн байгаад нь талархал илэрхийлье. Манай өвдүүд маань уул усаан шүтдэг, ахмад наснаа хүндэтгдэг, залуучуудаа үе сургуулаа хайрладаг, яаж ажиллаж, яаж амьдрах арга ухаанд өөрийн биеэд үлгэрлэж заадаг. Энэ сайхан одоо зан жинсэл бол энэ хөдөө орон нутагт бол одоо хүртэл үржилээ явж байна гэж ингэж би ойлгож явдаг.
Ховд аймгийн Манхан сум загчин угсаатны төлөөлөл. Нохороо. Сайн байна уу? Сайн байна уу? Манай одоо гаднаас орж ирсэн хүнийг мен тусдаа цай унтдаа явуулаа миний хүүхдүүд. Нэгэ хүндэлж яв. Нэгэндээ тус болж яв гэж загтдаг байсан. Асар матрасаа тусч гэнэ үү? Сайн тусч гэнэ үү? Манай нутаг 2 хөөрөг харшуулахгүй. За, Кэлан болдог гэд 2 хөөрөг харшуулдаг юм. 2 хөөрөгийг харшаагүй. 2 үгийн зөрөөгөө сайхан найрууллаа гэж ингэж уламжилж явдаг учраас манай ээж аваас заяасан тийм уламжилтаа. Ороо унтаад өглөөр тусчаа миний хүүхдүүдийнхээ ажил үт тийм аа гэж загтдаг байсан. Тэг одоо чи маргааш өглөө 5 цагт тусаад хөндөө өвшөө гэсэн бол тэр хүүхд 5 цагт дуусаад явчихна. Мөр тамаагаал сайн нийтэл сурмаар малчин хүмүүс. Ийм уултай газар тамаагаараа нүгэ гарчихна. Хөнөг бол дандаа мөрөөр хариулна. Мөр марналдаас малчин хүн одоо салмаарг байна. Одоо залуучууд болохоор дандаа машин муцгал болчиход. Мөр хөөчтөн одоо мөр тамаагаал өвлүүл 5 ошоо малтал байлгыг гэсэн бодолтой явдаг. Заман цагаа явгээ гэж ирэхдээ сөмсүүлээд ирэх буцахтай сөөгж явуулдаг. Уламжилтаа манай жагч явсан. За Жагчийн эмэгтэйчүүд бол ирээсэл нэг их ядарлаа гэх нэг яриад байдаггүй. Бүх юм нэг савнда багтаж явдаг да ирэл. Хүүхдийг ягаад гэхээр багаас нь гэдэг өөмсөө угаагаа сурчиг айлд ороо цай уусан ч аяга хураагаа сурчиг тэрнээс эхлээд бүх амьдрал үүсдэг гэж би бол боддог ерөөсөө. Би бол хүүхдүүдэд тэгжил хүмүүжүүлдэг байна. Өнөөдөр ямар халуун өдөр байна хаа. Халуун биш. Үр хагатаа халуун болохоор үр амцангаад халуун гэж үрж ихтэй байх. Түр сайхан юу болж байна. Дандаа энэ малынхаа бүтээгдэхүүнээр дөрвөн үйлрэлд өөртөө хувцас жимсдэг. Зузаанаар нь өвлийнхаа нэхэ цагаан дээл ойдог. Богийн үстэйгээр нь зуны үстэй дээл ойдог. Тэгэл миний үсийн авсны цагааны мэлгээрэн зуны гутлгийг жимсдэг. Жагчийн үндэснийхаа өв соёлыг хадгалахын тулд арьс ширээрээ дандаа ингэж гэртээ гутал хувцас хүүхдүүдтэй нөхөртэй юм хийж өгдөг. Хөдөлмөрчл байвал бүх юмыг ялан гэж боддог шүү дээ. Жагчин хүний энд баялаг бол одоо мал сэтгхүү одоо яг жагчин хүн кэл ярианаас эхэлнэ. Ямаа сааж байгаа айл хүн сааж байгаа сав дүүртгай хүн ажиллаж байгаа хайцсан хурц болтгай гэдэг асуудаг. Яа ёраа шингэтгэе гэдэг. Тэр чиг олцуудаг. Биднээс одоо тэнийг нь алдмаарг байна. Малаа сайхан мал юм ойж сур, хүмтэй сайхан арч сур. Манай ээж ингэж хэлдэг байсан. Би хөвчтөд бидэнд körт сураараа халуунд нь халд сураараа тэсвэртэй бай. Малаа сайхан малаа жаргаагууд өрөө жарган шүү гэж хэлдэг. Жагчин хүний мал бол шорголж нэмтэй, солио сөрөг юмтай, ашиг юмтай, дэгрээ тамхтай. Өвг дээдс яг уламжлалснээс яг тэр юм ал хөндлөж явдаг. Энэ дөр хайрхандаа бидний дандаа зайлуурж явдаг. Сан хүжаан тавьдаг. Ёсчуудыг инээс эхэлнэ. Өглөө сангаа тавьдаг. Ороо цайнаага дээжиг, сүүнээгаа дээжиг гэрэн төрүүлээд ганцхан хөөхөн өөрийнхөө ботгүй.
Монгол улс. Тэгээд дээр 5 тэвийн 8 тэр хүн гүний бодож сайнаагаа дээж сүүнээ сангаа тавьдаг биднес ийм уламжлалтай. Ховд аймгийн мөнх хайрхан сум. Урянхай угсаатны төлөөлөл. Хүнд шүтэж явдаг, эрхмэлж явдаг бурхан шүтэн гэж бий. Би бол энэ нартын ертөнцид намайг хүн болгож төрүүлсэн аав ээжигээ бурхан гэж бодож явдаг. Энэ унсан газар угаасан ус. Энэ цастаа цагаан улаан миний шүтэж явах ёстой. Бурхан мөнөөс өмнө гэж ингэж л боддог хүндээ. Барааг нь харсан хүн бүтэн жилдээ хямран дээшээ явдаг. Сүрдэг сүмбэр болгоны их бэлдэн очсон хүн бүхэл насаараа хилэнц нүдээс ариусах сүүшиг ариун болгоны ох умган дэлхийн дэл мөнхийн хархан орцог уранхаан бэл мөнх хархан. Манай уранхай шууд бол одоо энэ бүтэн барилгатаа уул ус маань байж ингээд амьдарч ирсэн. Байгаль хамгаалагч болж одоо энэ газар нутагтаа ажиллаж байгаа. Манай уранхай энэ өндрөөлийн бүс нутагт бол маш унган төрхөөрөө байгаа. Тэн дээр одоо би их бахархалтай одоо бидний өвд үйдсэн үлдээсэн маань энэ унган төрхөөрөө үлдээсэн газар нутгаа би одоо бас харахаар над маш их сэтгэл дөөрн бас их бахархаж явдаг юм аа би. Сүргэн тарган сайхан зусж байна уу? Сайн, сүрэг мал тарган сайхан зусж байна уу? Би тэнхээ сайн. Оо, сайн. Энд газрын гарц малын сүүшим ирэн сайн байж. Оо, энэ жил сайхан байна. Бус цумууд гандуу гэж шүү. Хан тийм. Харин энэ цастаа цагаан ууд өвөрлөд биднес ч бас уранхай хүмнэ заяа буян байна. Энд жил сайхан зуншдаг болж байна. Тэгж байна, тэгж сайхан байна. Зуны сайн болохоор өвөлдөнд зовхгүй болно. Өвөлдөнд зовхгүй болно тийм аа. Тийм. Гурван үе дамжиж ирсэн энэ сайхан ураанхаануудаа хэрэгжилж явсан одоо бүрхээр архад көв суулгын цаслыг одоо энэ охин крөгөйтэн хөлөөлөж явах гэсэн юм аа. Та хоёр одоо энэ сайхан уламжлалыг одоо алдалгүйгээр олон жилийн сайхан бариад уламжлаад энийг сайхан зөв номоор нь эдэлж яваараа. Арцны модоор хийсэн цацал байгаа минь 2-3 үе дамжсан. Гардуулж явъя. Үй удам дамжсан. За баярлалаа. Энэ одоо 60 литр урдаг энэ квиг одоо бас энэ 2 көхтаа нэгж гардуулж өгч байна. За архад бол сарлагын арц хэрэгсэн архад юм аа. Энэ үлүүр нь бол арцны модоор хийсний мод байгаа л да. Арцны ураг гэж одоо арцны үндсээр хийсэн. За энэ бүркарийг улаасан модоор одоо уралж хийсэн. Ариг цагаа одоо хамгийн амттай болдог, зэв суудаг. Олон жил болсон одоо манай аавын үед залгамжилсан ийм бүркар байгаамаа. Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сум. Өөл угсаатны төлөөлөл. Монгол улсын угсаатны 13 бүлэг Ховд аймагт оршин амьдардаг. Тэр 13 бүлгийн одоо нэг томоохон төлөөлөл нь бол ойлдууд энэ нутагт нүүж ирэхдээ бол энэ 3 цаст 5 голын бэлчээр сонгож нутгалсан гэж одоо өвөг дээдс ярьдаг. Энэ хүмүүс бол бас Монголын тусгай тогтнолын төлөө тууштай тэмцэж байсан их галдаа хааны үр хөөцс гэдгээрээ бас одоо бахархдаг. За тийм ч учраас бол манай уйлдууд одоо
гал тамхтай, ганцэг эмтэй, галдан бошигтой өөлдүүд гэж өөрсдөө бас их огшоож хааныхаа нэр хүндийг бас унгаахгүй төлөөд тэмцэж ирсэн ийм баатарлаг түүхтэй ард түмэн. Манай өөлдүүд шүү хийнэ. Шүү хийжээд сурын итлээ сайхан шүүгөөсөн гаргаж илдээд туслаад чөдөр хазаар ногт цулбар аргамж өөрсдийнхээ хэрэгцээнд юм хийдэг юм аа. Ингээд өрхөд ирчлэн ингээ гарч яадаг. Бүтэн юм. Энэ ингээд ирчлээс нь гарч байна. Манай аав мал эмчхэн байсан. Энэ багт, энэ суманд. Тэгээд ааваасаа өвлж аваад энэ багийн энэ адууны хатхуурыг энэ багт би хийж байгаа. 25 наснд хатгаж эхэлсэн. Одоо би 57 та одоо л хатгаж л байна. Зоо явсан моронд энэ цоров хатгана. Цус өтгөрөөд цус нь ихтсэн моронд тагна хатгана юм. Тавгандаа цустай одоо ингээд хөдөлгөөд өсрөгөд явах тэр энэ кийндээ цус нь гараад ирдэг ингээд хамаагаад. Тэр тэгэхээр тэр ширэмсний хий хатгана. Үргээд байдаг морыг юмнаас бусгаад байдаг морыг нүд ар өөрт нь хатгах болно. Нарссан унаг мунганд гүрэний судас хатгах болно. Чээж явсан моронд энэ хоёр ороор хатгана. Дэлүүт саадууг энэ дээр хатгана энэ хоёр талд бараг 200-аад хатхур байд юм аа энэ адууны энэ сүтсэнд. Хатхур хануурын эмчилгээг уламжлаад мэдээд авцсан хүн бол ямар ба адууны өвчин ангааж хийдэн өөрөө. Цөөдөрх хангаалтай нутаг минь цөөдөрх сухаа тайрхан уул минь цөөдөрх. Манай ээж мэж чинь одоо хүнд тусалж явал, хүнд өгч явал өөрөө ингэж хураагаа төрөмтлүүлээд хадгалаад байдгүй хүндэл өгч байвал одоо тэр буян болтгол гэж захидаг байсан. Ховд аймгийн Булган сум торгууд угсаатны төлөөлөл. Торгуудууд 13 дугаар зууны үеэс эхлээд одоо эзэн Чингис хааны хамгийн итгэл хүлээсэн торгон зэрэг байсан учраас альва юмны итгэлийг алдахгүй хичээдэг ийм ард түмэн 1771 оны одоо эхний үдлийг бас тэр ижил буурнаас нааш 270,000 6,000 км газар туулж их нутагтээ эргэн ирсэн учраас бас ийм дайчин чанартай бас ийм эх орон чим үзлийг бол эрхэмлдэг ард түмэн байгаа. Эх орныхаа баруун хязгаарыг хамгаалахын тулд бас өөр гүйцэтгэсэн ард түмэн учраас их баатарлаг байдаг. Тэгээд торгууд ард түмэн бас дуу бүжиг вийлгээ одоо ардын болон уртын дуу одоо харилцаа дуу одоо бас их гарамгаа юм хүмүүс бас их онч мэрэгэн өгтэй тийм сургаал яриатай учраас бас хүмүүс нөгөө аман бэлэг их хөгжсөн юм ард түмэн. Луга дээгүр торлзуулаад тормын дуу хуугаргууза тунчиг чимэг явахгүй бол тохон айл том жижиггүй мэшгэн шүү. Тэгээ торгуудад энэ харганы хошин дуу. Торгуудад өөртөө зохиогоод өөртөө дуулдаг ийм дуунууд байгаа. Өндөр наснаа хөндлөж ер садаан хөндлөж зөв хүмүүжилж ижил явах хэрэгтэй гэж ярьж байгаа бай. Цагаан алчууртаа торгууд ирээсэн бол хөлсөн болоод торгуудын цагаан дээл цагаан алчуур тоохоо гос. Манай тоохоо яг хуу Чингисийн торгон зэрэг дэлхийг
туулж тойрохтой нэмсэж явсан тийм халууныг даах чадвартай, хийтнийг даах чадвартай эмэгтэй цэгдэг тэрлэг гэж хэлдэм, авгаа дээлж гэж хэлдэм. Бюског күнгэж гэсгүй сайхан хамгаалах зориулттай энэ давхар юм ширээс гэдэг дотор юу ингээд дээр үедээ байлдан үед хормаад орон хүүхдээ нууж гардаг, суундаа манцуудан хүүхдээ хийж гардаг зориулттай байсан байна. Тэгээд тоорцог малгай бол дээр үеэс нэрлэн тоорцог малгай торгон чимэг торгуу сэвгэр нүднэ чимэгэд манайхан өөртөө дуу зохиогоод өөрөнд дуулдаг. Сайн сайхны бэлэгдэг цагаан. Энэ шүдий болох дээр хамгаалдаг сумны зэв. Байгаль дэлхийг нь бэлэгдсэн энийг газрыгт, энийг галгийгээд, энийг наргийгээд, энийг үйлгээд, энийг тэнгэргээд. Улаанаар дандаа галаасааж, нуцааж, өрхгэрийг өөдөн бадрааж явдаг болсоч иймхтэй хүмүүс улааныг арай төлхөө хэргэлдэг. Эрэгтэйчдэн кокийг хэргэлдэг. Одоо Ховд аймгийн болгоомж ганцхан торгууд сум шүү дээ. Тий. Дэлхий дээр бол нийтдээ 500 мянган торгууд байдгийг. Тэгээ хөдөлмөрч ер нь их дайчин. Энэ торгууд тар тэмдэг хөдөлмөрч дайчин одоо энэ чанарыг бол манай залуучууд өөлж авч үлдэх ёстой. Тэгжээж л тургууд гэдэг нэр гарах ёстой юм байхгүй юу? Тийм учраас залуучуудаа хандж хэлэх бол ажил санхи хэрэгтэй. Ажлыг ялгаж болохгүй. Ер нь ямар ажил таарна уу? Тэнийг хийгээл даван туйлжээж л тургууд минь гарч ирэх ёстой л доо. Тэгээ юм би хүүхдэд одоо хүртэл гэлдэг. Одоо манай ач зээнэр ингээл ирээд тусалж байна. Тэгэл миний хийж байгааг л одоо бүгдээрээ л хийгээл хизээ нэгэн цагт миний өвөд хийж ийсэн, ингэж хийжсэн, ингэж ярьжсэн тэр чинь сэргэж ирнэ шүү дээ. Тэгэхээр ямар нэг ажил хийх тул тэр хүүхдүүд бол дадал болоод үлдэх хэрэгтэй. Одоо цагт бол бид нар уул уурхаа ухах одоо энэ асуудлын зэрэгцээ ургуулах ажлыг бас хийхгүй болохгүй. Ховд аймгийн Мянгад сум, Мянгад угсаатны төлөөлөл. Бидний өвгдээд хотгодоос ирсэн усуд. Манай энэ мянгадуудад тэр кохин шоу гэдэг дуулдээ. Одоо нэг ээж аав орон нутаг орноо сансан тийм л хүн зохиосон тийм л дөө. Архин чэн цагтоо хараа нутагаме на санагдаа. Энэ жил тамаа хэр сэргэж байна? Энэ жил тамаа бол сайхан сэргсэн. Одоо энэ тамааны хувьд ер нь сэргэмж сайхан боллоо. Тамаа хариулж явах сайхан шүү дээ. Ер нь одоо бас цаг зудаадаг одоо ер нь их сайхан даа хөөш. Манай мянгадууд бол ер нь хоорондоо их хэвсэг энэ гол усаараа одоо нэгдэж найрнаад маа сайхан хийдэг. Нэг нэгээ их хүндэлдэг. Холоорын хүмүүстэй одоо ер нь их зочломтгой, дайлмтгой ийм сайхан хүмүүс байд юм аа. Манай өвгдээцээс одоо загц хэлсэн юм бол нутгорноо сайн хамгаалж байгаа, уул усандаа эзэн байж байгаа миний хүүхдүүд гэж өвгдээц минь загтаас өвгдээцийнхаа сургаалаар л өнөөдөр 5 хошуу малаа 5 төрөл дээр нь малж өсгөж амьдарч байгаа усудаа биднээс. Өвгдээц бол одоо ер нь хамгийн гол нь малчин бидүү гэдгийг одоо ер нь малаа одоо өстө усны сайн одоо усны урсгалтай ийм урсгал устаа байгаль орчинд их тохирсон. Энд одоо эндээс энэ гол газраас зунд одоо юм чинь нэг 100 км цаатлан нүүдэг. Нүүдэлчин малдаа их ойрхон одоо малдаа их малтаагаас хайрцгаж одоо бид бүгдийг дээд өгдөд загч ясаа. Малдас сайхан юм хаах одоо. Энгэр бэлээ удандороосоо Энги тэргүнэ наран дорогосоо Эцэг өвдөс дахиж шүүдэсэн Эрдний сайхан өндөр хөхимэн
Ховд аймгийн Дөргөн сум, Дөрвөд угсаатны төлөөлөл. Нэгэнэдэ зэви хэтэрчиндэ жангранзэг ирэмбэдэ чимби омба чимбия дөдвөн малуу жамзата сангвэндэг дөмэнчива жомзо цэвэгэмэт лам күнэ хүүхдээ тулда энэ түүх соёлын юмыг их сайн мэдж байгаа. Тэгээд энэ дөрвөд хувцсыг бас гэрдээ мэдж байгаа. Манай аав чи өөрөө их хөрөнгөн байсан. Дөрвөдийн төстэй хувцс лам күнэ нэг жанч лага намжирта их төсөөтэй хийдэг гэж аав тэгжсэн. Ягаад гэвэл дөрвөд эмэгтэйчүүд дарих язгууртай байдаг. Дөрвөдөөс дарих төрд юм аа. Манай нэ огтно одоо өвгөн усын завхан сумын өвгөн цагаан дарих гэдэг хүн хойд төр надаа бодин хулмөртэй манад ирсэн гэж би зүйдлээд би тэгээд оройнууд гэдэг удаа барьж авсан гэж зүйдлсэн гэж манай тэгжсэн. Дөрвөн хантаа гэр эзэнтэйний хөлзөөтэй байд юм аа. 14 толгойтой дөрвөн хантаа гэрт манай аав амьдарчсэн. Манай Улаангомын 16 дахь удаагийн хамблам. За дөрвөн хантаагаас өлөө гэр барьж болдгоо юм шүү дээ. Манай багш намайг дөрвөн хантаа гэрт байж агаад тааллуул гэсэн гэж хэлжсэн. Тэгээд би энэ түүх соёлын энэ гэрийг өөрийнхөө барьж ясан гэр соёлын төвд түүхэнд үлдээх гээд өгчсөн байгаамаа. Хоёр давхар зээгтэй. Тэгээд хоёр давхар хаалгатай. Тэгээд энэ унс энэ Монгол гэрийн унс нь болж юм газарт хэсэж хунгааж болохгүй. Зүүлгээтэй байх шаардлагатай 100 жил болохоор их мэрэгэн болдог гэж манаавын хийсэн тэрэм тэр байна. Өөрөө тэр гурал цугладаг илгэн байна. Тэр манаав өөрөө хийсэн. 94 ч гэх юм байхгүй бүх Монгол орн Өв Чингисийн өрсөд Улаанзадат нь монголчууд түүх уламжлал их дээдлэх ёстой. Увс аймгийн зүүн говь сум, Баяд угсаатны төлөөлөл. За манай зүүн говьд бол өвөлдөм бол 50 хөрс хөтөрнө. Зундам бол 50 хөрс хална. Тэр халуунд бол бид нэр ингээд тэсвэртээ одоо скагийн хийгээд малаад ингээд. За манай монголчууд дээр уяаснаар ска гэдэг юм хийж эдэлж хэрглэж ирсэн. Хийхин тулд бид нэр эхлээд утаа ноосыг нэг авна. Дахиад хургыныхаа ноос авна. Хоньны ахраа гэж авна. Ингээд гурван шаттай тэгээд ноосоо ингээд угаагаад цэвэрлээд, сэмлээд, саваадад зулна. Зулаад одоо ингээд моряар нь чирн морь тамаагаас чирдэг байсан дээр одоо. Тэгээд иска болно. Ингээд одоо энэ надрын байдлаар манай дулаан иска хийж байна. За энэ иска бол чанараар нь бол дээр насаа уламжлалтаа харуулсан сум бол цоо нэвт тач чаддгүй. А чавцсан элд бол тэрийг даахгүй. Тийм яста өвлийн хүйтэнд 50 км хийтэн тэсвэртэй ийм чанартай иска болдог юм. Баяд аймаг бол анх эхэлж
шар аймал гэж ясгүй хийгээд дараа нь дан ястаа хийгээд дараа нь бас сайжруулад 3 ястай аймал болгоод bir түүний дараа bir сайжруулад бити ястаа болгоод яадаг. Тэгээд энэ аймалыг бол манай одоо чинь 36 жилийн өмнө над бэлгэлсэн юм байна. Манай хөгшнөв их шулуун шудраг замтаа тийм хүн байсан. Даруу хүн бай гэж сургаж байсан. Энэ бол одоо миний хөгш аавын над өвлөлж үлдээсэн өнч хөрөнгө гэж боддог да. Ядаж хэрэглэж ясны яд хөрөнгө харахтар бас би хөгш аавгаа бас сан дурсаж боддог. Аав маань тэр бити ястай аймалыг над бэлгэнд өгч яасан. Эндээ тэгээд одоо хүйдэ бэлгэлэхээ учир нь одоо хоостын үйл амьдралд тогтворс өөрчлөлтөй байхыг л бэлэгдэж өгсөн болов уу гэж боддог. Миний хөвгт бас морин сонирхолтой. Миний одоо ингээд аймал бэлгэлж байгаа ч гэсэн миний хөв дахиад өөрийнхөө хөвдөж бас энэ уламжлалыг тэгж сэргээж хадгалуулах байх гэж би бодож одоо тэр аймал бэлгэлж байгаа. Тэгээд ингээд аав нь өв уламжлал дамжуулаад чанд энэ аймалыг бэлэг болгож өгч байгаа. Яагаад гэвэл ахуй амьдрал нь хоошд одоо бат өх байтгаа гэж ингээд бид нэр гээд аймал бэлгэлж байгаамаа. Өдрийн сайныг энгийн хөлөө, саран сайныг саатан хөлөө, бум бүрдсэн бүрэн тагс энэ сайхан өдрөө, өлгий сайхан орныхаа өндөр сайхан нэмжээр өргөө цагаан арамарж, аргамжийнхаа марийг унаж унах тоглоом барьж, жирээ жараатсан аж, агар замдан хувинд амтд сүгэн сааж, арг болгон эскэж, арх болгон арж, амт эдэнийхээ дайжийг алтан мөнгөн хонд нь амсгал үргэн хийж, ариун сэтгэлийн тавиас тавьж байгаа яриулмаа. Увс аймгийн Тарьяалан сум хотон угсаатны төлөөлөл. За гурвуулжна хайчлаад авъяжна. Утыгээд имжээрэн тавиад нугаан улаан шар гурвуулжаа хайчлаарэ ээждэн. Манай яг хотын нэмэгтэйчүүд бол уран өөрсдөө хувцас кээж өмсдөг. Одоо бие нэг үйж яагаад одоо манай энэ бэрдэн одоо уламжлуулаад одоо бэраараа нь уйлдаг болгож байгаа. За 3 цацгаа нээждэн бас цэгдэл дээр хатаад өг. Завхан аймгийн Баян хайрхан сум хотгой угсаатны төлөөлөл. Хотоодын шүтэн хосуу таглахад аваад байдаг. За түүний нэг нь манай Завхан аймгийн Баян хайрхан сумын нутагт Цэцэн хайрхан уулын хосуу хаваа сайхан таглахтаа уул байгаа. За Цэцэн хайрхан уулын аваа нь болохоор ноён шинжтэй эрэхтэй савдагтай ийм сайхан уул байдаг. За баруун 100 гарын хята, за урдаа болохоор
алтан ширээ уул буюу тахилын ширээ уулч гэж бас манай сумынхан ярьдаг энэ сайхан алтан ширээ уултаа тахилыгаа эдээ ундаг тавьж дахиж үдэж ирсэн ийм сайхан уул за мөн урд нь орсох алтан хаалга сайхан ийм сайхан хаалгатай. За цэцаархан уулын хөхөртэй аргийн одоогийн төдөлтэй сумын нутагт орсох оогн нуурыг хэлдэг. За хултай аргийн маань Баян арган сумын Төвөн түгийн нутагт ичхийн дөрөлжийн өвөрт орсох цагаан нуур гэдэг ийм сайхан бас төвхтэй ийм сайхан овоо байгаа. Энэ овоо шүтээ ер нь хотход төмний үндснийхэн шүтээ. Уурал дэсэн намдэрж ирсэн буян ишгэ харалж ирсэн болоо сусэр нүржэж ирсэн баян дансаг давангал эсэндэ сэрсэндэ торгондэ сабууралдэс бурхандэс хүн чанартай явах тийм хүний шударга явах жинхэнэ дээрийн одоо төдөрөчнгөө шунаас өссөн тийм сургаатай юм гинлээ. Тэр бурхан тахил тэр уул ус тэр маш хөтж яваад хөгжөөдсөн буюу наадаг тэр байгаад дэлхийн юу шүүн шингэдэг манай хотгоор чинь тийм холгой дэлгэж тийм янз янзын маш том байдаг. Толгойд хүн хэрэгтэй байдаг юм шүү. Тэр удамдаа муу хүн гарав. Хотгой хүний тухайд ерөнхийдөө бол нэг жоохон хүнлэг зан чанартай. Бусдад туслах, бусдаас үг сонсох, тэгээд нөгөө сэтгэлийн хаттаах тийм чадвар нэрээ илүү байдаг болов гэж миний бодлоор боддог. Хотгойдынхаа тэр хүнлэг зан чанар одоо тэр даруй зан чанар, бусдыг харж шийдвэр гаргадаг энэ зан чанарууд бол одоо намайг бас өдний зэрэг төрөөхөд бол бас нэлээд дэм тусалцаа болсон болов гэж боддог. За хотгой төгсөөтний ялгаралгүй л яг юм хор юун тоонтой цамхраатай тоонтой хар ширмэл хаяавчтай тэгээд энэ хаалганы дулаалга нь цэнхэр дулаалгатай тийм байдаг байсан. Биднээс авч үлдэж байгаа юм бол одоо энэ хотгойд л байдаг энэ малын хишг буйн ховцсныхаа хишг буйныг авч үлдэх ингэж хадгалж авч үлддэг. За энэ нутгаар бид тэр одоо айл бол 16 жил болж байгаа. Тэгээ 16 жилийн хугацаанд одоо нөгөө одоо бидний хийж өмссөн дээл хувцсны одоо хишг буйн энэ одоо бидний малын хишг буйн бид чинь бүр багаасаа өнчүүлсэн. Ах トゥ тавал манай ээж бол маш хөдөлмөрч хүн байсан. Гадаа гарч өстө эр хүний ажил хийгээл гэрт орж эмэгтэй хүний ажлыг хийдэг. Тэгээд муу ээжийнхаа тэр зан чанарыг харж ээж бас амьдралын ухааныг суралцсан да. Нөгөө арцгийж бол манай энэ хамгийн ариун тэрний модорныг хийсэн. Тэгээ манай ээж одоо энийг намайг цүүгээ өргөө явж байгаараа гэдэг ингээд энийг үлдээсэн. Эмэгтэй хүнд бас их хайртай байгаараа гэж загч ийсэн. Суур хүмүүжил зөвхтөө байвал нөгөө хамгийн үнэт бүтээл тэр л болж үлдэж байна. Тэрнээс биш одоо нөгөө үнэтэй хөөрөгч байдаг юм уу? Тэрийг өвлүүлээд бол тэр хөрөнгө биш шүү дээ. Одоо нөгөө толгоонд нь одоо нэг ухаарал суулгаж өгч чадах юм бол тэрүүгээрээ л хүмүүжил зөв явдаг байх гэж бодож байна. Эр хүн хэлсэндээ эмээлт мөр харьяасандээ гэж үг өгдөг. Тэгээд одоо миний үг хэлсэн бол хэлсэн бэ. Шудраг бай, заавал бол заавэ. Чадахгүй бол тэрийгээ бүр чадахгүй гэд хэлчихдэг вэ гэж л одоо загт сургадаг да. Охтуудыг бол би цэвэрч нямбаавэ л гэж загтдаг штэ. Нүүдэлчин соёлоос ер нь хүнд үлдэж байгаа хамгийн том одоо ухаарл бол энэ байгаль их дэлхийтэйгээ харьцах штэ. Их дэлхийтэйгээ зөв харьцаж сурсан хүүхэд чинь адаглаад их дэлхийгээ хайрлаж чадж байгаа юм чинь бас бусдыг хүртэл хайрлаж чадах ухаантай болчихно. Тэгэхээр одоо нүүдэлчин соёлоос авч үлдэж байгаа хамгийн том соёл бол одоо энэ дэлхий их дэлхий байгальтайгаа зөв харьцах болов гэж бодож байна. Завхан аймгийн Нөмрөг сум хотгой дугсаатны төлөөлөл. Хотгойн 7 гүрдүү гэдэг. Энэ бол одоо бас шашин номын дандаа одоо үг төвхтэй ийм
дуу байдаг. Энэ манай энэ хуучин хатвчны хүрээ гэж байж байгаа. Энд нөгөө багш нар нь хүүхдүүдэд ай хийгээд ном заагаад тэгээд бол одоо энэ дуу бүтсэн түүх гэж тэгж сонссон байдаг. Манай энэ хотгоодын чинь бас нэг тийм ёс уламжлал одоо их авч үлдсэн хүүхдийн үсний дайгч бай, найрч бай, долоон гүр дуу гэдэг тэр гүр дууны эхлээд 3 уртын дуу явсны дараа найр бол эхэлдэг. Тэр гүр дуунууд дууссаны дараа л нөгөө богино дуу молгоо шижиж ордуулдаг. Тийм бол одоо ясан бол одоо хадгалагцаар л байна. Залуучууд та нар яг над ном нь байна, үг нь байна. Ингээ та нар сураа. Ах нь бол одоо чадах ятгаараа заагаад өгөө. Тий одоо хойштоо энэ ёс уламжлал бол үгүй болох гэдэг шүү. Өнөөдөр энэ хүүсийг яад толж байна. А энэ найр яаж эхэлж байна? Найрны үйл ажиллагаа эцтэй хүртэл ингээ явагдах гэсэн. Тэрийг та нар одоо ингээ сайн хараад бүр ингээ хараа сууж тэгжээ сурнаа та нар гэдгийг бас их цагч явдаг л доо энэ хойч байгаа залуучууд. Оршдгоо Миний аав надад нэг юм загс. Ер нь одоо чиний одоо алил тэлийн ах トゥ бүгд Улаанбаатарт байна. Нутаг орноо гэж зориод ирсэн хүнд буух айлтай байлгараа. Тэгээд одоо яг вицийн зорилгонд би энэ нутагд бол байх хэрэгтэй юм байна. Тэгэл хоёрт одоо малч аав ээж хоёрынхоо одоо нутмыг сэргээж яг улсын сайн малчин болооч гэж зориагүй. Ер нь бол малаа сайхан өсгий. Сайхан амьдрыгээд ингээд малаа ясан. Тэгээд 1000 малчин бол 1000 гаргаал ингээд малаа өсгөөд явсан. Манай энэ хотход хамгийн гол нэг олон туулаа хөөсөн анчин хоосоо хосордог. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Яг тэрнийхээ дагуу ер нь нэг л юм барьж явсан бол тэрийгээл чиглэл олон юм савардахгүйгээр яг урд хурдхаал их сайн хийхийг л хичээдэг. Арханга аймгийн хайрхан сум халх үндэстний төлөөлөл. Сайн хаан аймаг гэдэг нь бол ингээд төв алхахын нутагт ордог. Энэ халахчуудын хувьд бол хүнлэг чанар сайтай. Ер нь хүнлэг чанар гэдэг нь хязгаарч хүний бодж явж явах эрхэм үүр юм шүү. Тэгээд монголчууд нэг гүндүүгөө сайхан ирэх хүн гэж ярьдаг. Тэр нь ямар хүн бэ гэхээр худлаа ярьдгүй, уулгаа ярьдгүй. Олон төмтэйгээ сайхан өвтэй найртай явдаг. Яриа хэлэн түмэн олон өгөөдөөстэй ярьж явдаг, хүүхд залуучуудтай ярьж. Тэрний ярьсан бүхэн тэр хүүхд ялангуяа хүүхд залуучуудад сургаал болон үлдэхээр тийм ухаанлаг Монгол ирэх хүн, гүндүүгүй ирэх хүн, сайхан ирэх хүн. Уруутахад, унтахад гэж байгаа. Өөдлөхөд санах сэрэх гэж байгаа. Энэ бас учиртай шүү дээ. Ер нь гар нь хөдөлж иж эрүүг нь хөдөлгөл болгочвол ирээдүй их сайхан байна. Би малаа зүү зохистой тэгш өсгөж үржүүлэнч үүрэнч зах зээлийг мэдэрч амьдардаг нэг л жирийн малчны нэг л дээ. Уламжид ирсэн мал малгай гэдэг бол монголчуудын амин сүнс амьдрал байсан. Энэ хүний оюун ухаан чинь олон янзын хүн чинь олон янзын байна.
ухаантай нэг хэсэг байна. Дунд зэргийн нэг хэсэг байна. Бас мууч хэл байна л да. Нэг үүсгээ аргагүй юм. Хүн болгон адилгүй. Тэгтэрээс ухаантай улсуудын үлдээсэн амьдралаа шалгалсан тэр уламжил Монголын ард түмэнд нэвчингэсэн. Тэгээд үлдээсэн айхтар ариун туршлага, өвлөөсөн айхтар ариун сургаал гэдгүүл юуны алт мөнгө вэ? Энтэй зүүр шишгүй. Булган аймгийн Могод сум халах үндэсний төлөөлөл. Халахчууч сайхантай хүнлэг хүн чанартай ямар ч хүн алдар цол хурж болно хүн эвдэрч болохгүй тэрийг л би одоо ирэх юм л. Аав ээж хоёр маань одоо ээд сайхан хөдөлмөр л хүүхдүүд маань худлаа хийж болохгүй, хулгай хийж болохгүй, төмний өмнө дуудах нэртэй явах хэрэгтэй шүү дээ. Та нарын дуудах нэрийг аав ээж нь өгсөн. Дуурсах түүхээ өөрсдөө бүтээх ёстой л гэж утгыг хэлж ийсэн. Гэхдээ миний аав намайг баатар болоорой гэж хэлээгүй. Миний сайхан зөв яваарай, олонтойгоо яваарай. Эл гэж загч байсан. Одоо мөн ээж маань өндөр настай байж байгаа л да өрхөө. Тэгээ ээж маань ээж их даруул яваарай. Их онгороо ойргоо явж болохгүй шүү. Төр цаан чинь харж байгаа. Ээж нь харж байна. Энэ олон түмэн анзаарч байдаг юм гэж хэлж ирсэн. Тэгэл би ер нь дандаа л тэгж боддог юм. Ээд одоо надад их хариуцлага байна гэж ойлгоод юм. Сайхан хөдөлмөрөөр амьдрах сайхан. Тэгээд одоо сайхан одоо аав ээж өвгөд ээжийнхээ одоо сайхан сургаалаар зөв явах хэрэгтэй. Хүүхдүүдэд за одоо хайж болохгүй, гээж болдгүй юм бол хүнд одоо хүний хүн чанар одоо хүний нэг сайхан одоо хүн байх чанар л одоо их чухал шүү дээ хүүхдүүдээ. Хүн дээр гарч болж явж болно тий. Хүнд орж явахыг үгүйсэх юм байхгүй ч. Тэгэл өөрсдөө одоо нэг сайхан одоо зорилго байж хүн зорилго тавиад амьдраад түүндээ хүрэхэл одоо сайхан байт юм аа гэж би хүүхдүүдэд хэлдэг. Манай ээж л бас одоо айгүй үнж шудраг тийм хүн байсан. Юмыг сайхан эмх зэгцтэй тийм дуустал сайхан хийжвэ гэж биднээс их загтдаг гэсэн. Хөдөлмөрч зангал ээжээсээ үлж явсан бол гэж боддог шүү дээ. Миний хань бол хөдөлмөрч. Ер нь ямар юмд нэг шантардаг. Намайг баатар болтол хамтал зүтгэсэн. Тэгээ бас л би ханаа баатар л хүн гэж хэлнэ. Тэгээ заримдаа бол өөрөө ганцаараа төл мал ах үе байж лээдэг. Одоо тэгж л энэ мал ажилд одоо зүтгэж ирлээ дээ. Одоо энэ уул уурхай алт мөнгөөл эзэн нэгэн цагт л дуусч таарах байх. Мал аж ахуй бол үеийн үедээ ингээд дандаа дээшээ өсөөд үржээд явсан юм чинь энэ дундорхгүй дуусахгүй нэг баттай хөрөнгө мал аж ахуй л гэж би боддог юм. Тэгээд манай энэ найз ч бас тэгээд тэрч үүзээгүй багын найзууд байгаа. Машин өвс ачаал ирэн яг хоёлаа тэнцэхөө хож авна. Надаас нэр нэг 10 литр солиор шилэгдгөө тэгэл бүх юм найз даагаал ирдэг байлаа да. Одоо тэгээд баярлж явд тэгээд бас нэг тэдүү хүртэ үлдэхэд бас тэр энэний нөлөө бас зөндөл ороох тий. Жадангой чих малч мандаг малч ман байсан одоо манай эндүүч одоо ёсчуудаг их баримталдаг. Тэгээ Монгол хүнд байдаг ёсчуудаг бол манай төвд их байгаа одоо хүнд их тустай нутаг орных нэг одоо их дэшин татж явдаг одоо Урагахнарнар атуга храгаад Удумын овондо сүсэлэн залбирна Уурга сунгах ховрхан заяанд төрсөн Уламжилалт соёлоо хатгал жуулсан Үнэн сэтгэл хөдөөд байдгиймаа Үсгэр домч шиг амьдрал хөдөөд байдгиймаа
붙이긴 운석 삼을 흩어져 발디기마 Хөвсгөл аймгийн Улаан Уурсум дарахад уг садны төлөөлөл. ягарал дассог нотог санагда дарахад нутаг бол өөрөө байгалийн дахин давталцгүй юм цогцлбор газар. Тийм учраас энэ газрыг одоо би 38 жилийн уулаар танихт энэ газараа бүгдээр нь явж хүчрээгүй байгаа. Тэгэхээр дарахад нутагт төрж өссөн энэ дарахад нутгийг үзэж сонирх гэсэн гадна дотны монголчуудыг энэ нутгийн байгаль түүх соёлыг үзэж харж бахархаж хадгалж хамгаалахад туслах танин мэдлэгийн тулд энэ Алтай цааны Эх ус нутгийн байгалийн хамгаалалт зорилготой энэ соёлын ус нутгийн мэдээллийн төв буюу музей маягийн юм гээд хийсэн юм аа. Энэ дарахад хүн бол ийм сайхан унган төрхөөр үлдсэн газар нутагт төрж өссөн хүмүүжсэн хүн маш сайн хүн байх хэрэгтэй, сайхан хүн байх хэрэгтэй гэдэг утгаар энэ нутгаар нь дамжуулаад дарахад хүнийг сайхан боловсролтой, мэдлэгтэй, нутгаа гэсэн сэтгэлд эх орон чим хүнийг энэ мөн чанарыг л алдчихуулахгүй тулд энийг мэдрүүлэх ёстой, ойлгуулах ёстой, харуулах ёстой. Яг 6 мэдрхүүгээр нь энэ дарахад хүний дарахад мөн чанарыг харуулахын тулд байгаль дэлхийдийн холбоод, түүх соёлтой холбоод, уламжлалтай холбоод, өвөг дээдстэй холбоод өгөх юм бол энэ бол хөдлөшгүй зүрх сэтгэлд нь тархинд нь орших юм аа. Тархинд зүв сэтгээд зүрхэн цохилоод ирэхэд хөдөлж байгаа гар нь явж байгаа хөл нь зөв үеийн төлөө явах юм аа гэсэн ийм л мөн чанар над одоо өргөж байдаг. Энэ хүн мөнх биш. Нэг хүн мөнх биш. Гадар нутаг байгаль дэлхий мөнх. Хүн төрлөختөн үе үе дамжаад мөнх. Хоёр мөнх юмны төлөө энэ хүмүүс байх цаг хугацаанд энэ өвөндө тээж үлдээд уламжуулж яваасаа л гэсэн ийм л хүсэл мөрөөдөл над байна. Өндөр уулог давж хол холоодоо нүүдэлж 2 шар дээр гэрээ ачаад явчихдаг юм авсаахан юм гэр байсаа. Хүүхдийн авдар за нэг жижигхэн одоо бага насны хүүхдүүд бол энэ авдранд суулгаад ингээд одоо уул даваагаа давж нээдэг. Айрыг суугаа модон савнд хийдэг. Малын хөзөөгөө одоо ингээд бүтээ өвчиж хоолж яваад ингээд оцрон цайгаа хийгээд модон дээр тавьж яваад дээрээс нь ингээд нүддэг. Зоктааш гэж нэрлэдэг манайхан. За сагсан тул гэдэг маань энэ бол одоо шилээвэр гэдэг цайгаа ингээд халаадаг. Эрт дээр үеийн үндэснийх бат чингүнж яв. Манай дарахад тийм цагаан адуугаа бэлгэлж байсан түүх бий. Эргэж ирэхдээ одоо яа таних вэ гэж Чингүнж Баатар тэгж асуухад цагаан адуутан тайхан болвол энэ тулгыныхаа энэ юу голлуулж үүдээ голлуул тавьсан байх юм бол тэр манай техник хүмүүс ингэж та тань гэсэн ийм уламжилт бас домог төөхөн ийм яриа бас бий. За энэ гутал бол миний аав 1984 онд машин бадам гэдэг хүн урлаж хийсэн 3 арсан гутал энэ 1948-9 оны үед Цэдвэ Тэндэ гэдэг хүнээ урлсан. Азарган нэхэд энэ ширүүсийг ингэж томж байгаад энэнийг бол дан ийм ширүүсээр байсан. Тэр ширүүс бол ингээд мал өөрөө малаас гарсан малын бүт тавьсан учраас харалтайгаа ингээ өөрийнхөө юутай яг ингээд бат бэх тасарсан байсан ч хоёр талд нь тавлаж гэж ярьдаг да манай дарахтад тавлагдаад ингээд үлдээд юм бат бэх болдог. Дарахад хүн гэдэг чинь маш үнэт хүмсэд байсан гэж. Худлаар хэлдэг, оргож явдаг, яг хийх гэсэн ажлаа хийдэг. Тийм одоо чанарлаг болсон хүн байсан гэж. Тэгээд дарах хүн бол би томтой дарахад хүнээ санаа зориг бол байнгын цагаан байдаг. Сайхан байд мөрөн өссөн төрсөн нутаг гэдэг удаав ээж маань бурхан болоод өнгөрсөн ч гэсэн байсан суусан нутаг нь хүртлээр дээж ав суугаа тажил бодогддээ. Хүн ирэхдээ үн тусгаа чараа дарж битээ суугтаа гэж ээж аав маань одоо бид нар тэгж л загтаг байсан юм. Алтан мөнгө бол хаанч байна. Федерал одыг гээд хөрсөн дурч байна. Танаас илүү алт 5 хошоо малын маань одоо ашиг шин байна. Ааруул, сүү, туус, ариш, шэр, үс, ноос гэдэг цөмөр байж та. Энийг л одоо
дүрэн ашигладаг. Хайр сайрын одоо ийм богц дайлан сав ийм юмнууд хийж одоо амьдралаа хэрэгдэж ийм сур мур хийж авч байна. Энд мөрнө татвар жирм хазар чөтөр ног ийм юм одоо хэрэн цайнаа сав янгинэ сав тийм юмнууд хийж байна. Энэ одоо юу хийж байна? Энэ бэрсэн савнууд хааруулуу тулман сав мав ийм юмнууд хийгээд ерөөсө барагдахгүй да. Сарлага сүүл юм аа энэ хар сарлага сүүлээр Монгол гэрэн удаа гадна бүс энэ одоо энэ хошлон гэж ярьд юм манай дархтууд. Хошлон том гэж байна. Мал чинь хүнээ хайраар өсдөг мал да. Хайр халамжгүй бол мал эрдэ өсөхгүй гэж биднийг тэгж сургадаг байсан юм. Дархтан богцсон дайд ингэ. Хадлан өвсөндөө явхдаа энэ шинэдэг яал. Дүүрэн идэх хүүх юм хийж аваад хадландаа явна да. Араа энэ тэрийг хадасаар хадчихсан юу да. Аюулан бүх юм болсон. За тэртэйгээд байж. Хэнти аймгийн Батнор өвсөн халх үндэсний төлөөлөл. Би бол төвийн унган хүүхэд тэгээд морин дуртай багасаа. Тэгээд мор уйддаг байсан. Хобби. Тэгээд тэрнтэй хөтлөгдөө хөдөө гараад мал маллаад одоо 20 гаруй жил болж байгаа. Тэгээд тэрнийхээ хажуугаар бас мод тарий гэсэн санаа төрөөд. Тэгээд 1000 модтой болох гээд одоо мод тарж эхэлж байгаа. 200 гаруй мод тарьснаас нэг 100 гаруй мод л ургаж байна. Нэг мод огтлоход их амархан боловч нэг мод тарихад бас олон жилийн хөдөлмөр бас их ордог юм шиг байна. Бор хойлоос, чацарган тэгээд улаас гэсэн моднууд уг нь суулгасан байгаа. Мод тариад үзчихээ. Бас ерөнхийлөгчийн тэр мод нь юунд хувирны болоод нэг хичээж чад 1000 мод тарьчих гэсэн бодолтой л байгаа. Хамаг байна. Манай өвөгийн аавын. Тэгээ ямар ч юм гагнаас ороогүй хадаасаар хадагдаж хийсэн юм. Дээшээ харсан давхарсаа амаадаа харсан дан сарн хамаг. Аавын хотго байгаа. 1954 оны хэд хотго байна. Гаднаас нь харахад энэ одоо эд боловч өрөө хөвгттэй үлдээсэн одоо хайр инрэл юм болоо даа гэж бодоод байгаа шүү дээ. Аав ингээд надад өв залхамжлуулаад аав бас хадгалаад тэгээ би бас хадгалаад арвжуулаад ингээд Батнор руу хийцээ бас ингээд давхар цуглуулад аав ээжийнхээ энэ өвдөөс ямиг би бас нэг тэгээд нэг үр хөвгттэй нэг дамжуулаад тэгээд соёлын өв тээгч одоо тэгээ өв төөгч одоо гэрч болоосаа л гэж бодож байна доо. Одоо энэ тожил дархан гэдэг одоо манай Батнорын уран дархан хүн байсан. Тэгээ гол нь Батнор руу хийц гэдэг нөгөө гараараа хөөж ингэж нэг тоолгож гарсныг л хэл. Эхнэртэйгээ цог хосоороо тэмцээн уралдаанд ороход хосолж орохоор болгож бүх эд зүйлсийг би цуглуулж ирсэн байхгүй. Нэг нэгэндээ бас хань түшиг тулгууруулж ажлаа цуг хийж энэ амьдрал жир нь ингээд бас нэг хосоороо амьдрал бас сайхан. Эхнэртэйгээ 2013 онд би танилцаад тэгээд гэр бүл болоод тэгээд 3 сайхан хүүхэдтэй болсон. Тэгээд эхнэрээ дагуулад ингээ хос мороо унаад Батнорынхаа тожлынхаа хийцийг тэгээд өв залхамжилсан энэ эд зүйлсээ ягаад явахад над нэг сайхан ад жаргалтай ер нь байдаг штэ. Хэнти аймгийн Дадал сум. Буряд угсаатны төлөөлөл.
도다가 도내셔버려 노랑아 세트가 되셔버려 хамгийн гол үнэн шударга байх, худал хэлэхгүй байх, хулгай хийхгүй байх. Энэ талаараа бариада дараа л онцлог болоо. Настай улсууд хойч үед үр хүүхдүүдэд юу захид. За миний удамд хүн олж хүрээ талсан хүн байхгүй, хулгай хийсэн хүн байхгүй шүү. Гэж хэлдэг л байсан. Хүнд үрх амьдралыг манай ах үе туулсан улсын орны тусгаар тогтнол манай нутгийн үнэхээр том гавьяа байгуулсан гэж би боддیں۔ Тэгэхээр энэ бүхэнд юу гавьяа байгуулсан энэ Ахмад үе бид одоо юу мартаж болохгүй. Ахмад үеийнхээ дайчин үеийнхээ хүндэтгэж Баян дадлын баатарлах хөвгүүд цэнгэлдэх хүрээлэн байгуулах санал гаргаад сумын иргэдийн хурал маань дэмжиж энд цэнгэлдэх хүрээлэн хийсэн. Ингээд би тэр үеэр энэ өөрийнхөө хэмжээнд судалж Баян дадлын баатарлах хөвгүүд гэсэн одоо номыг эмгтгсэн юм аа. Буряд улсуудын зан чанар бол ер нь хэлсэндээ хүрдэг, ажиллаж хөдөлмөрч шударга тийм улсууд байдаг. Амьдралын нухчанд гарч ирэхэд нугарахгүй ар гэрээ аваад явчих чадвартай. Тийм байвал ир хүн ер нь болно л гэдэг гэсэн. Манай аавч болохоор айгүй өөр тийм шударгацэх хүн л дээ. Тэгээд тэрнийг нь дуурайгаад би ч ер нь өөрөө тийм заавал заавгүй л үгүй гэл нэг зан гараал байх л дуртай л хүн л дээ ер нь. Манай ээж ч болохоор нөө насаараа багш хийсэн ардын багш хүн байдаг. Одоо сайн хүн болоорой л гэж одоо аав ээж захитгэл байсан шүү дээ хүүхэд өгч. Ер нь л эхнэр хүүхэд охин охиныгоо бол ер нь ээж шиг маань тийм сайхан ажиллаж хичээнгүй хөдөлмөрч байгаасаа л гэж хүсдэг шүү дээ. Хамгийн их том аз жаргал бол ер нь тэгэл гэр бүлэрээ халуун дулаан уур амьсгалтай гэр үр хүүхдүүдэд хараад их баяр баясгалыг авчирдээ шүү дээ. Хэдий ядарч исэн ч гэсэн хүүхдүүдэд хараад эхнэр хүүхдэд хараад гэртээ эрэхтэй л аз жаргалтай сайхан байдаг шүү дээ. Надад л хүүхдүүдтэй тэгэл цэг шударга цаг сайн барьж ер нь үнэн шударга гэдэл өөрийгөө үлгэр жишээ болгон өөрөөрөө л харуулж авахыг хичээдэг дээ. Малдагсан хүн амт тостно гэд нэг үг өгдөг ш цаах. Тэр чинь л мундаг сайхан үг л дээ. Зунжингаа одоо ингээл их нэртэйгээ өхөр малаа эргүүлээл адаа малаа татаал морь үеийн хажуугаар нь тэгэл тэрнийхээ хажуугаар бэлтгэл сургуульд гэж бол нэг хийж амжихгүй ш. Тэгэл өөрийнхөө сонирхлын дагуу багаасаа барилж ноцолж байсан болохоор тэгээд бэлтгэлгүй шахуу очиад барилчаа тэгэл ирдэг ш. Наадамдаа бол би ч өөрөө сумын зан цолтой тэгэл ер нь бол сумандаа бол бас сайхан барилдаад явчихдаг. Сум орон нутгата ойр хавийнхаа тайрсан сумдуудаа бол ингээд хүн болгон мэддэг болохоор бас нэг сайхан үлгэр жишээ ноён нуруутай ингээд хүн болгонтай мэдлээд мэд устаа томч байж жижигч би ялгахгүй сайхан явахыг л хүсдэг шүү дээ. Сугын бургаан шинж сууж шутгамл алтан шинж яларж яваарэ. Хүрэн зандан сэргийтнэ хүлгээ жолоо эзэлж байг хүж мөнгөн бого хитнэ хүндтэй айлшид илээж байгээ. Дорнод аймгийн Хөлөм гүр сум бараг угсаатны төлөөлөл. Миний ээж бараг аав бараг би өөрөө одоо шижир бараг өвөг дээдсээс одоо удамжиж исэн юмгууд одоо энэ бурхан тахил маань байна. Тэгэд энэ одоо энэ бол багаар бодоход л 200 жилийн настай л гэж ингэсэн. Энэ дотор одоо нэг дээдлүүдийнхээ энэ үлдээсэн энэ бурхнуудыг одоо ингээд хадгалаад явж идэг. Энэ бол одоо энэ бас л манай өвөг дээдсээс л удамжилж ирсэн хэд байгаа энэ муутуу цаасан дээр хэвлчихсэн үрийн заяа тэтгэдэг гэж ингээд хадгалаад ингээд дахиж шүтээд цагаан сараар болохоор ингэж гаргаж унандаа өлгөөд үр хүүхдүүдэд мөргүүлээд одоо өвөг дээдсийн маань юм болохоор одоо бодвол бидэд хэрэгтэй гэж үлдээсэн байхад гэж бодоод ингээд явж яадаг. Яг хоо энэ баргуудын одоо дийлэнх одоо гол чанаруудад
Ер нь хүний хүүхдийг хүний хүүхэд гэхгүй, өөрийн хүүхдийг өөрийн хүүхэд гэхгүй хүмүүжүүлж яадаг тийм одоо боломжлолтнууд нэвт шингэсэн ард түмэн. Малын ухаандаа тэр илүү нугламжтай бараг хоньны төсвөр төвчээр гэдэг үгүүд хэдий ч нүгээд явжсэн хаанч явж байгаа төлөвлөсөн давж хүчин зүйлийг давж чадах чанар илүүтэй. Тэгээ хүмүүс нь бол тийм ер нь голцоо тийм дайчин чанартай да ер нь тийм. Тууштай л хүн байгаараа гэж байгаа та. Юм хийсэн шиг л хийж яваарай гэж хэлээд та. Мал сүргээ хайрлаж яваарай, газар нутгаа хайрлаж яваарай гэж. Өөр хүүхдээ зөв хүн болгоорой гэж хэлж явав та. Ер нь одоо эр хүн хийсэндээ эмээлтмөр хараасандаа гэж одоо монголчууд ярьдаг шүү дээ. Ер нь заавал яваагүй байх хэрэгтэй гэж би одоо энэ хүүхдүүдэд бол гайгүй сайн захидаг. Хүнд худал битээ ярьж бай. Хүнд худал ярина гэдэг чинь хуурсаар хумсансаар хулгайч бодно гэдгийг шүү дээ. Ер нь бол айлын ганц ширхэг төдөг бордон байсан ч эзэнт нь аваачаад өгчдөг. Энд чинь л одоо Монгол улсуудын монголчуудын одоо нийтлэг зан чанар шүү дээ. Амны бэлгээс аштын бэлэгт хүрдэг. Би одоо улам сайхан амьдрна, улам олон малтай бодно гэж ингэж ярьж байгаа тусам тэр чи одоо аштын бэлэг нь одоо ирж ингэж хүндүүд одоо сайн сайхан явах юмыг нь амныхаа бэлгэлээр ингэж явж идэг ард түмэн. Өнөөдөр одоо Монгол томон гэдэг чинь нэг цөм юм байна. Нэгдүгээрт эв нэгдэлтэй бай. Ядарсныгаа дэмжиж дээшээ явж байгаа баярлуулъя. Одоо энэ үр удмаа мэдээ тийм ээ. Одоо ургийн бичиг гэдэг нь ийм юм байдгийм байна. Үр удам гэдэг нь ингэж залгаж явах хэрэгтэй. Тэгээд цаашдаа биднээс доош нь хүмүүс залуучууд одоо өөр их ургийн бичгийг салаад бичээд явах. Ингэж одоо бодож энэ асуудыг шийдээд ургийн наадмаа хийгээд цаашдаа одоо үндсэн манай баргын 13 хал байдаг байхгүй юу. Тэр халууд бол одоо цаашдаа манай эндээс уламжлаад цааш цанаа бие нэг үнтгэхэд ингээд халын баяраа хийгээд явна уламжлаад явна л гэсэн. За хайх нуу мэндээ. Би бодсон намар энэ да. Зуршлаг хайхан. Намаржаа хайхан. Энд ч одоо аймгийн авраг малчин Улаанбуур сумын уугуул Арга Монгол харган халын дор жахында бид өхөн зочлон саатаад байна. Чи манай өвөг дээдсийн өвлөгдөн уламжлагдж ирсэн могоо шинжийн оршин гэдэг дууг та бүхэндээ төлөвлөх гэж байна. Могоо шинжийн оршин Дорнод аймгийн Сэргэлэн сум үзэмчин угсаатны төлөөлөл. Гэвч одоо айлын ганц өөргөмөл актер эрх танкил өссөн одоо тэгээд. Гэхдээ эрх байсан гэдэг буруу өсөөгүй юм шиг бодогддөг шүү дээ. Хайрлуулснараа хүн буруу болно гэж байхгүй шүү дээ. Өөрийн л ухаан тэгээд ер нь одоо тэд аав ээжийн сургаал бас зөвл талруу нь явуулж исэн байгаа үсттэй. Тэр үе ч одоо настай усууч биднийг сонсгоод болохгүй гойдсон шүү дээ. Хаа хамаагүй нэг айлын өвгнөр гойдолчод гэртээ ирээд тэр гойдсон гэж хэлэхгүй шүү дээ.
Тийм болохоор чи бас сургуультай л байгаа. Одоо тэр өвгөнд би гойдуулчлаа гэдээ ирэх юм бол дахиад аав ээжээрээ гойдуулна шүү дээ. Чи бороо явсан байна гэдэг. Би хүүхдүүдтэй бол одоо тэгээд зөв яваарай. Одоо тэгээд хүн амтантай эвтэй найртай одоо тэгээд сайн сайхан яваарай л гэж хэлдэг шүү дээ. Манай үзэмчингүүд ч одоо их ээлдэг тийм айхтар их зочломтгой зантай шүү дээ. Тэр зангаа бол би бас ер нь эрхмэлж явдаг юм аа. За үзэмчин түмнээ маань өнөө хүртэл өвлж ирсэн өвөг соёлын маань нэг жилийн цай уулгах зан үйлийн ёслол юм. Хаврын тэргүүн сарын шинэ 15-ны дотор их өвчлэн ураг төрөл айл хөршөө урин залж хийдэг ийм заслал юм аа. Тухайн айл өрх тэр жилийн заслыг одоо хийсэнтэй тэнцэх ийм бэлэгдэлтэй гэж үздэг. Урж байгаа айл бол одоо ариун цагаан хөдөлмөр Эрдэнэт мал сүргийнхээ одоо буян гიშгээр айлт төмөн олондоо түгээж хамтран одоо ингэж гүртэж байна гэсэн. Ирж байгаа улсууд тэр айл одоо буян гიშгийг дуудаж одоо сайн сайхныг бэлэгдэн орж ирж байна гэсэн ийм харилцсан сайхан эерэг тийм одоо бэлэгдэлтэй юм да. Улс гүрэнд ч ялгаа байхгүй Монгол оронд ч гэсэн тэгэл ерөөсөө морин шүтэн бол морь байсан. Тийм учраас сүлдэндээ одоо мориод айдалж сэтэрэлдэг байсан юм байна лээ. Зөв үзэмчин хошооны одоо төрийн түшээ хүн байсан юм да. Хошооны сүлдийг авч явдаг. Одоо тэр хошооныхаа онгон сэтэртэй бүхэн морийг одоо сэтэрийн сэргээж өгдөг, тамгалж өгдөг. Энэ тамгаар онгон гэсэн тамга энийг дарж өгөө тэгээд явуулдаг байсан юм байна лээ. Үзэмчин түмний 33 дахь үеийн зангийг би залгамжилж яваамаа. Монгол хуучин Монгол Улсын онгон тамга. Тэгээ энийгээ би одоо жил бүхэн мориндоо сэргээж явдаг. Одоо чимэн одоо энэ бүр голомтон чийл ариун дагшин авч явах ёстой. За ингээд аавынхаа үлдээсэн энэ боёнг одоо тэгээд зөв авчих, буруу авчих хоёр чиний л ухаан мэднэ гэсэн үг надад хэлж ирсэн юм аа. Би тэрийг бол ер нь мартадаггүй юм аа. Тэгээ энэний өвөг дээдсээс уламжилж ирсэн толго бас одоо тэр том охины маань том хүү манай нэр дээр байдгийг Чулуунбатын бодлоо үг гэдэг. Одоо тэр чинь миний өв залгамжилж үлдэн. Одоо тэгээ таринд л энэ бүх юм очиж штэ. Тэгээ одоо тэрнийгээ бас нэг зөв дэш яваад явж байгаасаа тэгээд бодож л явд юм. Сүхбаатар аймгийн Дарган сум. Дарган угсаатны төлөөлөл. Дарган нутгийн ерөөл үе одоо тал нутгийн магтаал гэж сайхан магтаал байна. Одоо уул ус. Энэ одоо бөхөө байгалийн оруулсан тийм сайхан магтаал байна. Үлгэрийн годайн шиг үзэгсэн сайхан дарган нутг морин хуурын нэг шиг аян магтан дуулах ерөөл байна. Дарган сумын ардын багш Магсар гэж одоо бас морь цолдог сайхан буурал байлаа. Тэгээ мөн одоо аймгийн алдар туяач очрын дугур сурм гэж бас нэг сайхан буурал байлаа. Тэр хоёр маань одоо бас наадмаар улсын баяр наадмаар морин цолдог тийм хүмүүс байсан. Тэр хоёроос 94 онд өвлж аваад тэгээ одоо 31 дэх жилээ тэр морины урдан морины цолыг дуудаж явнаа.
Дарган марзаа гэдэг одоо яриад байгаа. Энэ дарган марзаа бол энэ халах марзаанаас шал өөр. Алтан дараваны л одоо баг сан сэржим юм да. Одоо машин тэрэгтэй явж исэн ч одоо тэр марзааг одоо дуудаж явахад бас цаг зуурын одоо янз бүрийн бэрхшээлээс авардаг. 아인단생 야와래 altın 내려온 오르셔 다른 건 дарахцуул гэж одоо сайхан тэр уламжлагдж ирсэн хүмүүс байна. Тэгэл дарангийн одоо энэ дэлхээ тоонтой гэр одоо тэр сайхан дээр хувтас. Тэгэл одоо энэ шавар зуух, тэр шавар зуухыг бол одоо нөгөө шавар зуух чинь юу ч зуны цагт л одоо гэрийнхэн хаяанд ингээд хоёр шавар зуух бариад яндангийн гадаа талд нь гаргаад барьчихдаг. Тэгээд тэр чинь сэрүүхэн бод. Тиймээр л ялгаатай юм да. Аавын маань одоо бас Бядандан захиж байсан үг болгон хэлж байсан, сургаж байсан, сургаад болгон одоо энэ хөргийг барихад бүхэн толгойд орж ирнэ шүү дээ. Ерөн жоохон ядарч аваа, арай жоохон юм дутаж аваа хүнд сайн тусалж аваарай. Тэрнийхэн гавьяанд чи өвчин зовлонгүй эрүүлэнх сайн сайхан явна, үр хүүхэд чинь цай явна шул гэж захидаг байсан. Энэ алтвааныхаа энэ юг чулууг бариад сууж байна. Энэ бол одоо 3 жил гэртээ ингэ тагчгаа тэгээд аван дээр аваач тавьдаг, эргүүлээд аваач тавьчихдаг. Энэ өрөм дээр нь дээжийн тавьдаг өрөм. Буян гიშг нь аваанда. Тэгээ өгдөө зүйлэн энийг бичиж тастаарай минь юу. Олон төмч нааштай бол ард төмч инкам болон чил инкам болон байвал бүх юм ах トゥ чин дагаад нутаг ус чин баяа ханга тэр чигээр баяа явна гэж хэлсэн. Монгол хүн ирсэн гීчдийг ялгалгүй гэрийн хоймортон үрдэг бол харин итгэсэн хүндээ л сэтгэл итгэлийнхээ хоймрыг дэлгэрдэг. Сэтгэлийнхээ хойморт нэгэн төрсөн бол энэ насны хэрэг мэт гүн бат итгэж өргөцсөн бол итгэл алдахгүйг санан хичээдэг нь нин сайхан ёс. Өөрийн гэрийн хоймортой хүн бусдын гэрийн хоймрыг хүндлэнэ. Өөрийн сэтгэлийн хоймроо таних ухаарсан хүн бусдын сэтгэлийн хоймрыг хайрлана. Тиймээс сайн хүнийг хүний дээд гэх буюу хүний хоймор болсон хүн гэх хүн ёсны хамгийн дээд хүндэтгэлийн үнэлэмж байдаг аж. Тэгээд айл бүрийн хойморыг, хүн бүрийн сэтгэл итгэлийн хойморыг, улс гэрийн хоймрыг ч харж хамгаалах, өргөж тэтгэх хиймэр гихч Тэнгэрлэг сүлдэ шүтэнд итгэн биширдэг юм байна лээ. Бид Монгол үндэстэн угсаатны төлөөлөл 30 гаруй айлын хойморт урагдаж, хиймэрт нь багтаж, тэдний гэрийн хоймор, сэтгэлийн хоймор, итгэлийн хоймор, ухааны хоймортон залсан эрхэм нандин үн цэнтэй зүйлстэй танилцж, энэ цагийн монголчуудын оюун санааны амьдралыг түүх болгон бүтээлээ.
монголчуудын оюун санааны үнэт зүйлсийн эрэл цааш үргэлжилнэ. Монгол үндэстэн уг саатны оюун санааны үнэт зүйлс эрхэмлэл нь айл бүрийн хоймортой, хүн бүрийн сэтгэлийн хоймрыг эзлэх дурсамж, хоймортой залсан бахархах түүх, үлдээх өв соёлтой холбогддог болохыг 12 аймаг 21 сум 15 уг саатны төлөөллийг оролцуулан энэхүү бүтээл инхүү илэрхийлэв. Гэрийнхээ хойморт залсан бурхан шүтэн, хоймрын авдартаа нандинан хадгалдаг, үйд амьдсан хөрөнгө болох аав ээжийн эдэлж хэрэгэлсэн эд зүйлс, сэтгэлийн хоймортой залсан ижээ аавын захиас амьдралынхаа хойморт залсан адуу малын буян, итгэлийнхаа хойморт залсан үүхтүү өв соёл, хүндэтгэлийнхаа хойморт залсан эх орон, их нутаг гэд ер монголчууд бид бүгд хоймор хэмээх оюун сэтгэлгээний өв соёлтой ард тамийн юм байна. Тиймээс өнөөгийн Монгол үндэстэн уг саатнуудын оюун санааны үнд зүйлс, монгол хүний эрхэмлэх зүйлсийг ирж хайсан эрлийн маань эрдэнэ лүгөө оюуны олз, хоймор хэмээх хүндэтгэл, хоймор хэмээх ёс уламжлал, хоймор хэмээх соёл сэтгэлгээний орон зай байв. Монгол улсын хойморт Монгол төрийн ордон бий. Монгол төрийн хойморт төрч ёс түүх соёлын бэлэгдэл 9 хөл цагаан сүлд, туурга тусгаар Монгол улсын батламжуулсан туг далбаа сүлд хэмэр бий. Хүн ухааны хоймроос эхэлж, гэрийн хоймор эзэлж, Монголын хоймор болон өргөжин тэлэх, хоймрын соёл сэтгэлгээ үргэлжлэх болтугай. Хоймрын өв соёлыг батлан харуулдаг хямрын даллахтаа Монгол наадмаараа ив ивээ зангидаж, итгэлэн хурааж, сэтгэл дүүрэн дэлгэр сайхан наадаарай.